Гэр бүлээрээ хамт үзэх үнэхээр хүнжилтэй кино. Boss Child 4-р сарын 7-оос кино театруудын дэлгэцнэ. Таны сэргэх мэдрэмж ориглоо. Төрж гисэн юм шиг байна. Ямар юм байвал сайн бай. Яагаад хоёулахна хоол идсэн юм? Чи манай охиныг өдрийн хоол хамт идье гэж өргөцсөн биз дээ. Хивон хэдийн ухаан суугаагүй ч гэсэн Кант яан шиг хүн сэтгэлтэй Ала болохгүй. өрхөө. Бурхан минь ийм юм гэж байх уу да? Баг захиралд ингэж ёс алдаж болохгүй шүү дээ. Дунсүг. Та бол миний мөрөөдлийн бүсгүй. Уулзаад хэр удсан болоод гэрлэх тухай яриад байгаа юм бэ? Дунсүг чи тэндүү яарад байгаа юм шүү. Аха би таныг яах вэ? Хэдэн цаг болж байна? Хариу гарах болчихсон юм шиг байна. За, Болгоёс байдлын газар байна. За үзэгчдээ нааша цаашаа нэвтрүүлгийн дараагийн зочдын ярилцлага аутизмтай холбоотой сэдвэр байх болно. За энэ талаар ярилцахаар бид студидтэй Монголын аутизмын холбооны гүйцэтгэх захирал Алтан Гэрэл, за мөн Тэнгэрлэг ээжүүд клубын ахлах Цолмон, мөн аутизм Монголын төрийн бас байгууллагын сэтгэл зүйч Ням Пагам нарыг урьсан байгаа. Та бүхэн сайхан орж байна уу? Сайхан урьж байна. За юуны төрөнд энэ бас нэлээд нийгэмд хэрэгтэй чухал үйл хамтран зүтгэж байгаа та бүхэнд маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд энэ мэдээлэл нийтэд түгэж хүн болгонд энэ аутизмын тухай ойлголт зөв очиж мөн иргэн яаж хандах ёстой вэ гэдэг мэдлэгтэй байх нь бол бид бүхний туйлын зорилго. Тэгэхээр эхлээд аутизм гэдэг энэ зүйл маань эхлээд би зүйл гэж хэлчихье. Учир нь өвчин эмгэг үү гэдэг асуултан дээр бид тулж ирсэн байгаа. Тэгээд судалгаа хийсэн та бүхний хувьд яг иргэдэд энэ аутизм нь яг юу юм бэ гэдгийг тайлбарч өгөхгүй. За танаас Тэгэл зүйчийн юм уу? За аутизм гэдэг үг нь өөрөө тухайн хүн өөр дотгошоо өөр лүгэ хандах гэсэн утгатай үг. За тэгээд аутизм нь ерөнхийдөө нийгмийн харилцаанаас тусгаарлагдсан. Тэгээ үг нь бол үг нь биш харилцааны чадвар дутмаг. За тэгээд давтагдмал үйлдэл гэсэн энэ гурван хэв шинжийг өөртөө агуулсан нийлмийн эмгэг гэж одоогоор үзэж байгаа. өвчин гэж хэлэхэд бол бас өрөөсгөл болж таарах юм тийм ээ. Өвчин болохоор бид нар болохоор өвчнийг бол ингээд эдгэдэг тийм. Аутизм болохоор одоо эдгэх боломжгүй учраас эмгэг гэж үзэж байгаа сэтгэлзээ. Юуны төрөнд аутизм яг юунаас үүдэлтэй вэ? Учир шалтгаан чухам яагаад вэ гэдэг дээр хүмүүс маш их анхаарал хандуулдаг. Магадгүй одоо энэ удмын хойд байна уу? Эсвэл энэ эцэг эхээс гений өөрчлөлтөөр байгаад байна уу? Магадгүй чамаас боллооч гэдэг юм уу? Энийг буруутгах зүйлээс гардаг байх гэж би хувьдаа бодож байна л да. Тэгэхээр учир шалтгааны тал дээр бас мэдээлэл өгөх хэрэгтэй байна. За одоогоор л учир шалтгааны одоо яг тэрнээс олчлоо, энээс олчлоо ч гэх юм уу те юу гэдэг ямар нэгэн бодит юмн дээр тийм юмнаас болоод та тийм мэдснээс болоод ч гэх юм уу те эсвэл агаарын бохирдлоос болоод ч гэх юм уу тэгж тогтоосон юм одоогоор дэлхийн эрдэмтдийн судалгаагаар тогтоогдог байгаа. Тэгэхээр одоо яг юунаас болоод байгааг хинч мэдэхгүй байна гэсэн үг. Гэхдээ ямар нэг юмнаас болчихсон л яж таараа. Өнөөгийн шинжилгээ ухаан тэрийг тодорхойлоогүй л байна гэсэн үг л те. Тэгээд яг энэ дээр болохоор одоо юу гэдэг юм аавас олчлоо, ээжээс олчлоо, одоо миний эмээ өвөөгөөс олчлоо гэх одоо ямар ч шалтгаан бол байх ёсгүй. Юунаас болсныг би ч мэдэхгүй, хинч мэдэхгүй болохоор одоо шалтгаан мэдээж эрэг хайгуул хийж л байгаа. Тийм. Тэгэхээр ирээдүйд бол одоо тэрнээс бол тийм юмнаас болж байна гэдээ урьдчилан сэргийлэх боломжтой болно гэж бодож байна л да. Тэр хэрээр тий одоо яг ураг бүрэлдэж байхад бас мэдэх боломжгүй байгаа. Тийм. Тэгэхээр шинжлэх ухаан өгчөө тэрхээр тэгэл аяндаа мэддэг болоод одоо тэрнээс сэргийлээл одоо яг юун дээр анхаарах хэрэгтэй гэдгэндээ тодорхой болох байхаа. Одоогийн байдлаар бол яг тэр нь тодорхой болох. Та бидэнд хувийн туршлагаасаа уулзахгүй яг уг эмгэгийг та яг өөрийнхөө төвшөнд яаж анх олж тогтоосон бэ гэж үү? За би 2 хүүхэдтэй. Охин маань аутизмтай одоо багна гэсэн үг л дээ. Тэгээд 2 хүүхэд маань хоорондоо нэлээд зайтай юм л да. Тэгээд хүүхдээ нөгөө яг ингээл яг хүүхдийн яг бойжлтын үед өөр нь ингээ мэддэгдээд анзаарагдаад ийсэн. Тэгээд за би энэ олон жилийн дараа төрж байгаа учраас мэдэхгүй байна уу да гэж их бодол орж ирсэн. Тэгсэн чи ерөөхдөө нөгөө ойролцоо хүүхдтэй харьцуулахаар ерөөсөө ээжигээ араа баярлал хүүхд чинь нэг ой өнгөрөөл баярлал харилцаа үүсгэж тийм байхгүй. Тэгэл арай биш байна гэл тэгээ нэрээр нь дуутахаар харахгүй. Тэгсэн мөртлөө хүүхэлдэйн кино минь дуртай юм гарахаар эргэж сорд хийж хардаг. Тэгэл чихэн зүгээрөө гэл үзүүлэл чихэн зүгээр.